Хүний эрхийн тухай ойлголтыг хүн харж үзэх юм бол тэр маань хүндрэлтний түүх, тэр дундаа эрх чөлөөний түүхтэй бол чацуу гэж харж болно. Ялангуяа хэмжээгүй эрхт хаан засаг, тэр дундаа улс төрийн эрх мэдлэг хөнөх, багасгах, үүгээрээ дамжуулаад хэмжээгүй эрхийг мэдлийг хязгаарлах, цаашлах юм бол энгийн хүний амьдралыг амар амгалан аюулгүй болгох чиглэлээр анх эхэлсэн гэж харж болно. За үүнийг цаасын их сурвалжин дээр хэрхэн бууж байсныг өнгөрснөөс харах юм бол 1988 оны Испанд эсвэл 1215 онд Британд тухайн үеийн төрийн түвшээд хоорондоо байгуулж байсан Магна Карта бол үүний тод жишээ гэж харж байна. Ван болон ноёд түвшмэд хоорондоо хэрхэн харилцах вэ? Газар, өмч, дайн, аюулгүй байдал гээд олон зүйлийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг бол анх 12 13 дугаар зуундаа бол хоорондоо гэрээгээр зохицуулж ирсэн туршлага байдаг. За хожим 1689 онд Британийн эрхийн жагсаалт гарснараа яг иргэн хүнийхээ хувьд ямар эрхийг эдлэх юм? Язгуур угсаатаа итгээд хэрхэн хаан ширээг залгамжилж тэтэн зүүх юм бэ гэдгийг тусгайлан зааж исэн түүхийг бид нэр хуусны жишгээс харж байна. Сэргэн мандлын үеийн гол нөлөө бол яг философийн үзэл санаагаар өөрчлөлтийг бий болгосон эхийг бид нэр харж болж байна. Ялангуяа Английн сэтгэгч Джон Лок 17 дугаар зуунд хааны эрх мэдлийг хязгаарлах, шашин түлээцтэй хандах, өмчийн жам ёсны эрхийг хамгаалах чухал юм байна гэж бол тод томруунаар дүрслэн тайлбарласан нь эргэлтийн цэгийг бий болгосон гэж харж болж байна. За хожим 18 дугаар зуунд Монтескье, Руссо зэрэг Францын сэтгэгчид эрх мэдлийг хязгаарлахын тулд чиг үүргийг зааглан эрх мэдлийг хуваайлах нь чухал юм байна гэж бол онцлсон. Тэгэхээр энэ маань нэг цэг дээр, нэг хүн дээр, нэг этгээдэд хэмжээгүй эрх мэдэл хуваарлах нь өхөн эргээд нийгэмдээ аюултай, хор хөнөөлтөй, хүний сайн сайхан амьдрал зөргөөр нөлөөлөх боломжтой байна гэдгийг энэ сэргэн мандлын үеийн сэтгэгч нар онцолж байсан гэж харж болж байна. За энэ хугацаанд Германы сэтгэгч Иммануэль Кант рационал бодгал бүрийг нэр төртэй гэж зөвшөөрөн эрхийг нь хүндэтгэх шаардлагатай гэж бол дуурсан. Тэгэхээр рационал бодгал гэдгийн цааны юу хэлж байгаа юм бэ гэхээр хорвоо ертөнцийг нийгмийн харилцааг өөрийн туршлага дээр тулгуурж танин мэдэж шийдвэр гаргаж чаддаг тэр бодгал этгээд нэг бүрийг нэр төртэй гэж хүлэмжшүүлэх нь чухал юм байна гэдэг санаа гаргаж ирсэн. За энэ маань өөрөө өнөөдөр орчин үед англи хэлний dignity гэж болсон ойлголтын ихийг тавьсан байна гэж харж байна. За сэтгэгчдийн энэ сэргэн мандлын үед гаргаж ирсэн ярианаас улбаалаад дэлхийн түүхийг сөхөн харах юм бол яг хувь хүний эрхийг хамгаалах ийм эрх чөлөөний хөдөлгөөн хувьсгал өрнөжсэнийг бол уялдуулж харах шаардлагатай. Ялангуяа Америк нэгдсэн улсын хувьсгалын дараа үндсэн хуулийнхаа хамгийн анхны нэмэлтээр 1791 онд эрхийн жагсаалт бичиж байсан түүх байдаг. За Францын хувьсгалын дараа хүний болон иргэний эрхийн тунхаглалаа төрийн эрхт гарсан хувьсгалч нар бол баталж ирсэн. За ийхүү хэн байхаас үл шалтгаалаад хүний төрлийг олоод төрсэн бодгал тухайн нийгэмд ямар эрхийг баталгаатай эдлүүлэх ёстой юм? Тэр эрхийг нэрлүүлэхийн тулд юу хийх ёстой юм бэ гэдгийг анх хуульдаа тусгаж баталгаажуулах туршлага үүссэн юм байна гэдгийг бидний 18 дугаар зуунаас харж болж байна. За ийхүү нийгмийн харилцаа түүхэн өөрчлөлтөд дагаад маш том үзэл санаа гарч ирсэн юу юм бэ гэхээр дээр дурдсанчлан тэр рационал бодгал гэдгийг тодорхойлж байгаа рационализм буюу аливаа нийгмийн харилцаа эсвэл үйл явдлын учир шалтгааныг хүн өөрөө мэдлэгээр таньж мэдэж чадна, ухаж ойлгож чадна, түүний мөрөөр шийдвэр гаргаж чадна, хүн бүрт ийм боломж байгаа гэж үзнэ нь эргээд тухайн үеийн нийгэмд иргэн болж чаддаггүй, хүлээн зөвшөөрөгддөггүй, нийгмийн харилцаанд орж чаддаггүй байсан боолнор. Эсвэл нийгмийн эдийн засгийн амьдрал тэр бүр шийдвэрээ гаргаж хонь нэмрээ оруулж чаддаггүй байсан охид эмэгтэйчүүд. За хөрөнгө чинээ нийгмийн угсаа гаргалаас хамаарат барлаг хамжлага гэд тэр бүр дуу хоолой илэрхийлж чадахгүй байсан хүмүүсийн хувьд бол идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлснээр маш том өөрчлөлтийг авчирсан гэж харж байна. За 19 дугаар зуунаас эхлээд хүний эрх бол хүн бүрт хамаатай байна гэдгийг бол улс орнууд бол хүлээмжшөөрч эхэлсэн. Ялангуяа хувь хүнийг хамгаалах, ямарваа төртөө байхаас үл хамааран төрийн эрх мэдлийг хянах, хязгаарлах, эдийн засгийн нийгмийн амьдралд оролцох, хүмүүс өөрсдөө төр барих, цаашид бол нэр дэвших, санал өгөх зэргийг чухалчиж үзснээр бол өнөөдрийн бидний яриад байгаа иргэний болон улс төрийн эрх хэмээн багцлан ярьдаг ойлголтыг бол энэ үед төлөвшүүлж байж гэж харж байна. Нийгэмд ангиар ялгарсан ядуус байсан учраас тэднийг анхаарч материалын орчныг сайжруулах шаардлагатай тулсан тэдгээр хүмүүсийг дэмжих, тэдгээр хүмүүсийн ялгаатай байдлыг нь өөрчлөх шаардлагатай бол тухайн үеийн төр ямар хэлбэртэй байхаас үл хамааран шийдвэр гаргах шаардлагатай болсон. Үүнтэйг уйлдуулаад төр гараа хөмхөн суух биш. Заавал тухайн хүмүүсийн амьдралыг эргээр өөрчлөх, ахис дэвшил гаргах ёстой байна гэж шахдаг, зөвшөөрдөг болсон гэсэн. За үүнийг бол өнөөдөр эдийн засаг нийгэм соёл ирэх гэж ярьж байгаа. За ийхүү сэргэн мандлын олон сэтгэгч нар тэдний нийтлэг рационал хандлага нь ерөнхийдөө бол рационал бодгал бүр эрх хэлнэ гэсэн санааг уламжилснараа дэлхийн 2 дугаар дайны дараа 1948 онд хүний эрхийн төгөөмөл тунхаглалыг боловсруулахад маш хүчтэй нөлөөсөн. Энэ үзэл санаан дээр ч гэсэндээ хожимын хүний эрхийн чиглэлээрх олон гэрээ баримтчгуудыг бол боловсруулж баталсан байна. Ямар ч дайнч дайчны өмнө хүний амьдрал бол маш эмзэг, хүнд болж эхэлдэг. Тэгэхээр яг хүн дайнаас дайжиж чаднаа, дайныг хүсэхгүй аливаа төрөмгийллөөс зайлсхийж чадна гэж найдахаас илүүтэйгээр төр ямарваа нэгэн төрөмгийлэл халдлагыг гарахгүй байхад бас анхаарах нь хүний аюулгүй байдалтай холбоотой байна гэдгийг төр тусууд хүлээмжшөөрч гисэн. За үүний илэрлэл нь бол 1950-аас 70 хүртэл бол хүнийг нийгмийн төвд тавих, хүний амьдралыг сайн сайхан байгаагаар нь улс орон төр хийх ёстой зүйлийг хийж өгнө үгүй юу гэдгийг баримжаалж хардаг байя гэдэг хандлага бол үүсч эхэлсэн.
За 1970 оноос бол нийгмийн эмзэг бүлгийн хэрэгцээг анхаарах ёстой байна. Жишээлх юм бол олон зуун жилээр байнга ялгуулан гадуурхагдсан, адлагдсан, хүчирхийлэл өртдөг, эсвэл өртөх эрсдэлтэй байгаа нийгмийн бүлгүүдэд анхаарья. Жишээлбэл эмэгтэйчүүд, охид, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, уугуул хүмүүс, цөөнх зэргийг онцолж ярьж эхэлсэн байна. Тэд анхнаасаа эмзэг байдалтай байсан, эсвэл тэднийг аажимдаа нийгэмд эмзэг байдалтай болгох юм байна гэдгийг бол төр хүлээн зөвшөөрч, үүнийг арилгахын төлөө ямар ч улс байсан анхаарах зүйтэй байна гэдгийг хамтаараа хүлээн зөвшөөрч нэгддэг болсон гэсэн. За тэгвэл хамтаараа эрхийн тухай хожим ярьж, ялангуяа өнөөдөр орчин цагт ч гэсэндээ асуурын ач холбогдол өгж байгааг бол бид нар харж байна. Энэ маань юу юм бэ гэхээр амар амгалан инх тайван байх, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах гээд ард түмэн бүгдээрээ ямар төртөө ямар улсад байхаас үл хамааран эдлүүл зохих эрхүүдийн тухай ярьж, түүнийг хүлээн зөвшөөрч, заавал биелүүлэх шинжгүй ч гэсэндээ улс орнууд бидний үүнийг анхаарна гэж бол ажиллаж байгаа туршлага байна. За үүний одоо хамгийн тод жишээ юм бол уур амьсгалын өөрчлөлт, хил хязгаар үл хамааран цар тахалтай тэмцэх гээд энэ олон асуудлууд бол яг хүн төрөлхтний хамтаараа ажиллах хэрэг юм а гэж бол онцолж байгаа. Цаашлах юм бол өнөөдөр амьдарч байгаа үе төдийгүй ирээдүйд төрөх үеч бодож өнөөдөр бид нар амьдрах ёстой юм байна. Нөөцийг зарцуулах ёстой юм байна гэдгийг онцолж байгаа туршлага байна. За энэхүү түүх хөгжлийг ерөнхийдөө аваад үзэх юм бол үүрэг хүлээгч хэн байх вэ гэдгийг бол өмнө нь хаан, овгийн ахлагч, захирагч, удирдагч гээд нэг хувь хүнд хамааруулж авч үздэг байсан бол өнөөдөр тухайн нийгэмд гол харилцааны чигүүрийг гүйцэтгэж байгаа төр байх юм байна гэдгийг бол нийтлэгээр хүлээн зөвшөөрдөг болжээ. Хүний эрхийг эдүүлэхийн тулд энэ тэргуунд үүрэг хүлээхэд нь төр байх юм байна гэдэг бол одоо дэлхий дээрх улс орнуудын хувьд нийтлэг ойлголт болчихжээ. За олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд бол хүний эрх хэрэгжүүлэх хөхүүлэн дэмжих хамгаалах гээд нэгдсэн үндэсний байгууллага зэрэг олон улсын байгууллагууд бол зорин ажиллаж байгаа сайн туршлага байна. За үүний зэрэгцээгээр нийгмийн харилцаанд оролцож байгаа хувь хүмүүс хувийн хөвшлийн төлөөлөл хүртэл хүний эрхийг эзлүүлэхэд хөхүүлэн дэмжихэд хувь нэмэр оруулж ажиллах нь зүйтэй байна гэдэг санааг бол бүх нийтээр ярьж байна. За төгсгөлд нь онцлох нэг зүйл маань юу юм бэ гэхээр энэ улс төрийн иргэний эрх эсвэл эдийн засаг нийгэм соёлын эрх нэг бол хамтын эрх гэж энэ гурван үеийг зааглах боломжгүй маа. Энэ хооронд ямар ч ирэмт байхгүй маа гэдгийг тусгайлан анхаарах нь зүйтэй. Жишээлх юм бол амьд явах эрх, эрүүл мэндийг хамгаалуулах эрх, байгалийн тэнцэл алдагдуулахаас хамгаалуулах эрх гээд гурван өөр хувь хүнд чамааралтай, нийгмийн эдийн засагт чамааралтай, хамтаараа идэх эрхэд чамааралтай энэ гурван зүйл маань бүгдээрээ чухал. Бүгдээрээ бодит үйл хэрэг болж иж ямар нэгэн ялгуурлан гадуурхалтгүйгээр эдгээр эрхээ эдэлж иж хүн амар амгалан сайн сайхан амьдрэх юм байна гэдгийг харж болж байна гэсэн. Ийхүү эргээд дүгнэх юм бол хүний эрх гэдэг ойлголт бол хүн төрөлхтний эрх чөлөөний төлөөх тэмцэл, сайн сайхан амьдрал, нийгмийг цогцлон бүтээх асар их олон зуун жилийн түүхэн замналын үр дүнд бий болсон үнэт зүйл, бүтээл, зарчим юм байна гэдгийг бид эндээс олж харж болж байна.